Мэдээ үргэлжилж байна. Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа оюутан тээвэр 2 нэгдсэн арга хэмжээ өнгөрсөн сарын 15-наас энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Уг арга хэмжээний хүрээнд замын цагдаагийн тасгаас байнгын болон тогтмол эргүүлгийг гаргажээ. Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан орон нутгаас Улаанбаатар хотыг зорьсон зорчигч урсгал нэмэгддэг. Иймд авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор зорчигч урсгалын тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж ажилладаг. Энэ жилийн хувьд оюутан тээвэр 2 арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна. Зорчигчдын эрэлт хэрэгцээг хангасан тээвэрлэлтийг гүйцэтгүүлэхийн тулд нэмэлт тээврийн хэрэгслүүдийн хуваар төлөвлөгөө гаргаж зорчигчдыг тээвэрлэдэг байна. Орон нутгийн замын цагдаагийн албатай хамтран оюутан тээвэр 2 нэгдсэн арга хэмжээний хяналт шалгалтыг тогтмолжуулж эхэлжээ. Энэ нь 21 аймагт байрлах орон нутгийн замын цагдаагийн тасгууд авто тээврийн хяналтын улсын байцаагч нартай хамтран орон нутгийн замын постуудаар ажиллаж байна гэсэн үг юм. Автоэрийн үндэсний төв, төрийн өмчт үйлдвэрийн газар, замын цагдаагийн албатай хамтран жил бүр уламжлуулгын зохион байгуулагддаг оюутан тээвэр 2 нэгдсэн арга хэмжээ усан хэмжээнд зохион байгуулагдсан явагдаж байна. Замын цагдаагийн албанаас гаргасан дүн мэдээгээр орон нутгийн замд үйлчлэгчвөө осол зөрчлийн дийлэнх хувийг хууль бус тээвэрлэлт буюу тээвэрлэлийн гэрээг зорчигч тээвэрлэгч тээврийн хэрэгсэл үйлдэгдсэн байдаг. Тэгэхээр иргэд маань энэ төрлийн тээврийн хэрэгсэл хууль бус тээврийн хэрэгслээс татгалзаж баталгаатай, найдвартай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлэхийг уриалж байна. Улсын хэмжээнд бол оюутан тээвэр 2 нэгдсэн арга хэмжээ явагдаж байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор орон нутгаас төв суурин газрыг зорих нийтийн тээврийн үйлчлэгээ эрхлэлтийг автобус микронууд их болж байна. За үүнтэй холбоотой бол энэхүү аяны минь зорилго оршиж байна. Мэдээж энэ оюутан залуучууд төв суурин газрыг зорж явж байгаагийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалж жолооч зорчигч нар маань хамгаалтын бүсийг хэрэглэх тээврийн хэрэгслийнхаа бүрэн бүтэн байдлыг хангах энэ чиглэлтэй анхаарах шаардлагатай. Энэ ч үүднээс Төв аймгийн замын цагдаагийн тасгын алба хаагчид авто тээврийн хяналтын улсын байцаагч нар хамтран явуулын хяналт шалгалтыг ажилуулж байна. Иймд иргэд өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ амнаас эрүүл мэндийг хамгаалж, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгэх гэрээтэй GPS-ийн хяналттай, техникийн хяналтын үзлэг онцлогоонд хамрагдсан даатгалтай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа тохиолдолд 3D хэтрүүлэлгүйгээр зорчих, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайдрах ханган хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.